Yo guys, заяа цхан та бүхэнд биш үү те? Та бүхний санал хүсэлтийн дагуу мань ч One Piece юу болоод байна гэдэг цувралынхаа part 4-ийг хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр мань ч бусад channel мануулуудтай адилхан та эдээс донат өгөөч гэхэд янз бүрийн одоо мөнгөн хандив бол гуйгаагүй guys. Мөнгө төгрөг өгөөч гэж гуйгаагүй. Нэгэн зүйлийг л гуйж байгаа. Ердөө нэгэн зүйл. Манийхаа одоо subscribe-ыг харж ирсэн үү? Харж ийн сүүлийн subscribe-ыг 72000 хүрсэн байгааз 72000 guys. Одоо ерөөсө 28000 subscribe нэмэл мэж 100000. Ерөөсөө маш хурдан. Тийм хурдан өрөхгүй л байна л та. Ер нь бол та бүхэн манийга дэмжиж өгөл хурдан өрлөө. Туудахгүй 100,000 боллоо хэдүүлээ. 100,000 болтол манийга дэмжиж өгөхөд туслаач guys. Тэр өөр мань чи янз бүрийн одоо мөнгө төгрөг өөр янз бүрийн юм гуугаагүй ш та хэдээс те. Ердөө дор байгаа хэсэгт subscribe-а дараад бас лайка дараад комент хэсэгт комментиг хүссэн комент үлдээж болно заяа. Мэн чи ерөөс тэр мен дээр чи юм ярихгүй. За тэгэхээр дэлхийн номер 1 аним болох One Piece-ийн part 4 цувралыг хүрэхэд бэлэн болоод байна. Олон юм ярилцгүй хэдүүлээ өнөөдрийн бичлэг рүү шууд орцгоё. Let's go. За тэгэхээр D бол бурхны хамгийн гол дайсан гэж анх Корозо хэлдэг те. Тэгсэн чи ягаад бурхны хамгийн гол дайсан болчих вэ те? За хэдүүлээ Сорожима буюу Тэнгэрийн арлыг эргээс анцгаая. Тэнгэрийн арал дээр өөрийгөө бурхан гэж дуудаж исэн Энел гэдэг нэртэй зүгээр нэг одоо цахилгааны зүтгэн жимс хэрэглэгч штэ тий. Тэгсэн чинь цахилгааны хамгийн гол байгалийн дайсан нь Лупи уустаардаг. Лупи хийсэн жимс ирзэн. Бодоод үзтээ. Ди бол бурханы хамгийн гол дайсан. Энел гэж өөрийгөө бурхан гэж ярьж исэн хуурамч гарын хамгийн гол дайсан нь бас Лупи байсан. Тэгээ эсэргээрээ гэж ярьсан штэ One Piece тий. Тэгээ бодоод үзэлтэй хэдүүлээ. Тэгэхээр бурхны хамгийн гол дайсан Ди овг өөрөө бурхны овг. Харин одоо өөртөө бурхан гэж бодоод байгаа тэрний битөө ийм үү энтер бол чөтгөр. Хэдүүл сайн бодоод үзэл та. Одоо Горосегийн та бүхэн хувирлыг харсан байх тий. Гэхдээ яаж ч харсан тэд нарыг чөтгөр гэж хэлэхээс биш бурхан гэж хэлэхгүйгээр байгаа үстэй. Тэгээ One Piece бүх юм эсэргээрээ байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ч гэсэнтэй Лупи жинхэнэ бурхан гачрээд хуурамч бурханыг ялдаг Тэнгэрийн арал дээр. За энэ түүхээс авч үзэх юм бол Дигийн овг нь өөрөө бурхны овг гэсэн үг. Жишээ нь маш олон хэсгээр гардаг л да хуурамч одоо эздүүд байгаад идэг тий. За жишээ нь ярил л да одоо хамгийн анхны хэсгүүдийн одоо арк биш та Албастер явдаг арк. Энэ дээр крокодилтай дайддаг. Энэ бол Шичипугай байсан тухайд. Крокодил руу дайдахад крокодил Албастад өөрийгөө баатар болгоцсон. Тэнд одоо баг хаанаас илүү их мэдлэлтэй хамгийн их мэдлэлтэй нь крокодил байсан. Хүмүүс бүгд крокодилыг биширж исэн. Гэсэн чинь тэнд бороо оруулахгүй усыг булааж исэн өнө крокодил өөрөө болж таарсан. Хамгийн муу нэг нь. Тэгээд жинхэнэ бурхан ирээд өөрөөр хэлбэл Лупи ирээд тэндээс хүмүүсийг бороогоор тэтгээд бороог нь буцааж оруулаад тэр дайныг крокодилтай хийсэн тэр дайныг дуусгаж крокодилыг ялдаг. Тэгээд дээрэс нь энэ дээр зогсоогүй заяо. Дафламингогийн хэсэг байна. Дресроза дээр хүртэл яг адилхан үйл явдал болсон. Яг үүндээ Рику гэдэг хаан нь болохоор үнэхээр сайн хаан байсан чинь Дафламингийн ирээд нэг өдрийн дотор тэр Рику хааны амьдралыг оронгоор нэргүүлээ аж. Тэгээ хүмүүс Рику хааныг үзий ядаад Дафламингог Шичибукай болгоо дээрэс нь бүр нөө тэр улсынх нь хаан болгодог. Хамгийн топ нь шүү дээ шилдэг нь. Гэхдээ тэр бол хуурамч хаан. Дээрээс нь хуурамч тэр одоо улсыг зүгээр удирдах байгаа тийм нөхөр. Тэгээд бас бурхан буюу Лупи ирээд Дафламингог дийлдэг. Тэгээд тэр үед анх удаа тэр нэг бурханы хамгийн гол дайсан Камино Тентки гэдгийг Корозо хэлдэг шүү дээ. Энэ юм бодогдохгүй нөө. Тэгээд Вано арктарч яг адилхан. Хамгийн гол Ваногийн тэр шогун бол Оден байсан шүү дээ. Тэсэн чи Оденыг хүмүүс үзий ядаад нөөстө мангар болчих чинь тэргээд бүжиглж байгаа нь хараа тий. Тэгэнгүүтээ Курозуми Орочиг болохоор хаан болгочтой шүү дээ. Тэгээ бодоод үзтээ. Хуурамчууд нь топ буюу хамгийн дээр ирэх мэдлэл гараад харин жинхнүүд нь муу чөтгөр янз бүрийн болоод дуустдаг. Энэ бол One Piece дээр угаасаа за энэ дээр зогсохгүй зөв амар олон хэсгээр гардаг. Тэгээд нэг таамаг байгаа байхгүй. Тэгэхээр D биш үү те? D гэж яг юу юм? D гэдэг бол Joy Boy-ийн дор үйлчилдэг Joy Boy буюу нарны бурханд үйлчилдэг 9 хүн. Энийг D гэдэг гэр бүл. Тэгээд D гэдэг гэр бүлийн хүмүүс их амар андуураад идэв юм шиг байгаа. Энэ болохоор яг үүддэг гэхээр ямар нэгэн байдлаар тусан холбоотой. D гэр бүл тусан холбоотой. Тэгвэл тусан холбоотой гэж бодох юм бол хэдүүлээ бодъё л да. Marshall D Teach буюу хар сахалт, Monkey D Luffy. Энэ хоёрын зам байдал нь бүр шал эсэргээрээ зан ааштай. За тэгээ энэч биш заяа. Goldie Roger
Дээрээс нь Roxy G-Back. Энэ хоёрын зааш бас шал эсэргээр. Goldie Roger-ийн хувьд бол сайн далаан дээрэмчин. Харин Roxy G-Back-ийн хувьд бол айгүй муу далаан дээрэмчин. Гэдэг ч юм уу D мөртлөө эсэргээр байгааз энэ цусан холбоог өгсөн бид нар. Тэгээ One Piece дээр маш олон цусан холбоогүй ч гэсэндээ цусан холбооноос илүү тийм одоо Kizuna гэж ярьдаг байхгүй тийм холбоог өөртөө байлгадаг гэдэг талаар гардаг. Чинь гаяа л да. Санжигийн аав нь жинхэнэ аав нь бол новш байсан шүү дээ тий. Тэгсэн чинь өөрийнх нь яг Zep гэдэг нэртэй өөрийнх нь авардаг тэр тогооч аав нь болсон. Дээрээс Намиг ярил л да. Намигийн ээж нь жинхэнэ ээж юм шүү дээ бэлмээр гээд. Тэгээ бас Намиг олж аваад өсгдөг. Бараг төрсөн ээж шиг. Лупиг бас авч үзье л да. Лупиг дадаан өсгдөг. Дадааныг Лупиг бараг ээж чигээ гэж боддог. Гэхдээ дадаан бол төрсөн ээж нь биш. Тэгээ ялангуяа Whitebeard буюу цагаан сахалт үргэлж ярьдэн штэ. Бид нар цусан холбоотой эс ингээд нэг яг цагаан сахалтай ярьж хагаад бид нар цусан холбоотой хэний хүүхэд байх нь хамаагүй. Бид нар бүгд далаа хүүхдүүд гэж ярьд. Тэгээд эс ч гэсэндээ цагаан сахалтыг Рожерыг ааваа биш цагаан сахалтыг ааваа гэж хүндлээ. Тэгэхээр One Piece дээр яагаад ийм олон цусан холбоо хамаагүй гол нь тийм цусан холбоотой ерөөс хамаатай биш гэсэн тийм эсгүүд ингэж их олон гараад байгаа юм бол энэ уус сонь санагдахгүй байна уу? Тэгэхээр D гэдэг овг бол ямар нэгэн цусан холбоотой овг биш. Өөрөөр хэлбэл Joy Boy өөрийнх нь дор үйлчилдэг өөрийнхөө накамануудаа өгсөн D гэдэг нэртэй нэр байгаа байхгүй юу? Тэр овг. Өөрөөр хэлбэл Joy Boy буюу нарны бурханд үйлчилдэг тэр 9 одоо шадар цэрэг ярьчих заяа. Тэр 9 шадар цэрэг нь Joy Boy-то нийлээд анх дэлхийг одоо энэ дэлхийн засгийн газрыг биш одоо дэлхийг үүсгэсэн. Тэг ягаад 800 жилийн өмнөх тэр нэг Ку Хакуно Хихүний ингээд 100 жилийн ингээд одоо хүртэл нуугаад байгаа юм тий. Энд болсон үйл явдлыг ягаад ингэж нуугаад байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн засгийн газарт байгаанууд нь бурхан гэж яригдж байгаач эдгээр яаж харсан Тенрюбито буюу тэнгэрийн луунуудыг харсан бурхан гэж хэлэхгүй шүү дээ тий. Эдгээр яаж болсон дэлхийг үүсгэсэн гэж хэлэхэрэг байгаа шүү дээ. Энэ нууц нь ингээ баг багаар илрээд байгаа. Илрээд ингээд бүх зүйл нь ингээ ойлгомжтой болж байгаа. Тэгээ ялангуяа One Piece сүүлийн одоо энэ arc буюу одоо бол яг нэг авар хүмүүсийн arc руу орсон л доо. Гэхдээ сүүлийн Elbap руу орсон. Гэхдээ одоо сүүлийн arc нь тэрний өмнөх arc нь болохоор Egghead байсан шүү дээ. Egghead. Тэгэд тэрэн дээр айгүй сонирхолтой зүйл ярьд. Vegapunk болохоор энийг ирээдүй гэж бодож магадгүй. Энэ бол ирээдүйн арал биш. Яг үүндээ энэ бол өнгөрсөн гэж ярьдаг. Өнгөрсөн. 800 жилийн тэр өмнөх өнгөрснийг одоо ингээд дэлхийн засгийн газар ингээд оронгоор нэргүүл айцсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгээ хүмүүс гайхаж байгаа чи юу Joy Boy-д ягаад хаанаасаа тийм 9 шадар цэрэг 9 гараад ирвэ тий. Тэгэхээр шүү дээ тий. Иймүүд үйлчилдэг иймүүгийн тэр нэг 9 одоо цэргүүд байгаа шүү дээ. Бурхны шадар цэргүүд гэж яриад байгаа тий. Тэр 9 шадар цэрэг нь шүү дээ тий. 9 заяа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм бурхан биш чөтгөр гэж байгаа шүү дээ. Чөтгөрд үйлчилдэг 9 цэрэг. Joy Boy буюу бурханд үйлчилдэг 9 цэрэг. Тэгээд болоогүй One Piece дээр 9-ийн тоо амар их гардаг. Одоо Luffy-гийн баг байна шүү дээ тий. Luffy-г оролцуулахгүйгээр 9 үнэтэй. Ягаад Yamato-г нэмээгүй юм тий. Тэгээ дээрэс нь CP9 гээд дэлхийн засгийн газарт ажилладаг Luffy-гийн бас хамгийн анх тулгарч ирсэн хэцүү дайсных нь нэг. Бас энэ 9-оогоос тэгээ зогсоогүй заяа. Kozuki Oden-ы доор ажилладаг самурай нар нь 9. Тэгээ та 9 20 жилийн дараа Wano улсад үрийн гигийг авчирна гэж хэлээд Токи гээд тэр нэг Oden-ы ихнэр нь явуулдаг. 20 жил guys бодоод үзтээ. 20 жил яг 20 жил гэж. 20 хаан улсын хаанууд нийлж Joy Boy-ыг дарж авсан. 20. Энэ бас сонин тохиолдол байгааз 20 жил. За тэгээд өөр 9 тохиолдол 9-тэй зөндөө тохиолдол байгаа. Shanks-ыг одоо Shanks-ыг оролцуулахаар хамтрагчд нь бас 9 заяа. Тэгээд Kurohige буюу хайр сахалтай хамтрагчд нь бас 9. Ерөнхийдөө гол хүнээ хамгаалах 9 тим туслах цэргүүд байна гэсэн үг шүү дээ. Luffy-г бас яг адилхан. Тэгээд энэ бүгдэд D гэдэг нэг овгийг өгсөн. Эдгээр өөртөө бурхны цэргүүд, бурхан буюу Joy Boy энэ 9 цэрэгтэйгээ нийлээд дэлхийг анханаас нь ингэж зохион бүтээж өөрчилсөн гэсэн үг байхгүй юу? Nika буюу нарны бурхан. Гэсэн чинь энэ нь им буюу чөтгөрч ядагдаад энэ үйл явдал ингэж эхэлдэг. Тэгээ тэр ч бодохоо Trafalgar Law бас хэлдэж штэ тэр жоох нэг хэсэг гарч яхад D бол нууц нэр хүн болгонд хэлж болохгүй. Энэ бол код аахгүй юу? Нууц нэр аахгүй юу? Хүн болгон мэдэх ёсгүй нэр. Joy Boy-ын дор үйлчилдэг гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр ямар нэгэн амар гүнзгий удахтай бол биш гэсэн үг. Guys. За тэгээд өөр бас зүйл байна заяа. Тэгэхээр
Joy Boy өөрийнхөө тэр шадар зэргүүд D гэдэг овгоо ингээд өгсөн юм байна гэж бодъё заяа. Тэгэхээр энэ айгүй ойлгомжтой. Ягаад ингэж байгаа юм гэхээр Loopy S2 байжсэн чи тоо хоёр ягаад ийм D овгтой ингээд сабо асуудаг шээ тий. Тэсэн чи умай мо ярука гэд чамд адилхан өгөх үгээд сади боо гэж хүчдэг тий. Тэгэхээр энэ дээр нэг цэсэн холбоо янз бүр юм хамаагүй байхгүй. Зүгээр л өгчөж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Өөрийнх нь хүлээж зөвшөөрсөн хүмүүстэй D гэдэг овгоо өгчөж байгаа байхгүй. Чи бол миний одоо нэг гэр бүл гэсэн үг шүү гэдэг утгаараа. Тэгээд харамсалтай нь би энэ дээр бас гайхсан байхгүй юу? Яагаад тэгэхээр Joy Boy нарны бурхан тэр амар хүчтэй тий чөтгөрийн жимстэй тий дээрэс нь одоо тэр хакинг гарахад одоо тэр хадгалсан хакинг Горосыг бүр ингээд хөөж явуулсан шүү дээ. Тэр их хүчтэй Joy Boy яаж явж байгаа тэр 20 хаант улсын гарууд дийлэгдэж вэ гэж тий. Энэ айгүй ойлгомжтой зүйл заяа. Энэ болохоор яг үүндээ тийм аимшигт тулаан болоогүй. Юу болсон бэхээр One Piece дээр үргэлж гардаг хэсэг байгаа. Дайн дууслаа. Ямар нэгэн байлдаа дууслаа. Утаагээ буюу найр надам хийхээр болдог. Найр надам хийхээр юу хийх вэ? Арх уудаг. Чи хэдүүл хамгийн ихний One Piece руу орж ирд Grand Line руу орж ирсэн хамгийн анхны арлыг санацгаая. Whiskey Peak. Whiskey Peak арал руу орж ирсэн чи хүмүүс нь амар дайлаал ингээл янз болдог тий. Тэгсэн чи тэр арал дээр Luffy болохоор 20 хүний хоолыг идлээ гэдэгдэг. Санжи болохоор 20 эмэгтэйтэй явууллаа зугаацлаа гэдэг. 20 ойлгож байна уу? 20 хүмүүс хуурсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ юугаар дамжуулж ирэхээр архиар дамжуулсан. Joy Boy-ийн тэр 9 шадар туслахыг D өвгтнүүдийг архиар дамжуулж хуураад тэгээд ялсан гэсэн үг. Ойлгож байна уу? Яг шударгаар тулж ялсан биш. Архинд нь юм хийгээд тэгээд дуусгасан гэсэн үг. Тэднийх нэг Joy Boy тэгээд тэр багийнх нэг тэр чигээрээ сул дорой болгосон. Яг нөө утаагаа буюу найр надам хийжсэн. Тэгээ бодоод үзтээ. Яг тэр Whiskey Peak руу ороход хоёрхан архинд амар сайн хүн байсан шүү дээ. Энэ нь болохоор Zoro болоод Nami. Zoro болохоор хичнээн арх угаа цогтоогүй. Тэгээ сүүлд нь үлдээд багийнхныг хамгаалдаг. Nami бас яг адилхан. Эднэр бол нөө шагналын ангуучд байсан юм биш шүү дээ. Ингээ сүүлд нь ингээс худлаа унтсан юм шиг болоо сэрдэг. Тэгээ Luffy өөрийнхөө хамгийн анхны багтаа сонгож авсан энэ хоёрыг яагаад ийм архинд ийм хүчтэй ийм нэг арх сайн даадаг хоёрыг сонгож авсан юм бол те. Энэ айгуу сонио. Тэгээд дээрэс нь баг бүх далаан дээрэмжт заяа. Бүх далаан дээрэмжт цагаан сахалт, Goldie Roger, тэгээд хар сахалт, Shanks тэгээ өөр ярилтгүй заяа. Бүгд архинд амар дуртай, арх амар уудаг. Гэсэн ч Luffy юусоо арх уудаг. Би архинд юусоо дургу гэж ярьдаг те. Яагаад ийм юм те? Энэ архин дээр пээлдсэн учраас энэ дараа нь ингэж ирээд архин дээр пээлдэхгүй гэдэг зүйлээрээ ирсэн юм биш үү гэдэг ийм таамаг байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм үү яг шударгаар үзээд Joy Boy-ыг дийлэхгүй байсан учраас Joy Boy-ын тэр 9 шадар цэрэг буюу D овгтнуудыг дийлэхгүй байсан учраас архиар дамжуулж, найр наадмаар дамжуулж хуурч дийлсэн гэсэн үг. Тэгээ One Piece дээр энэ дэр бол найр наадмын талаар өстө байн гардаг. Luffy жишээ нь анх гацар ихтэй нэгдүгээр анги дээр архины торхон дотроос гарч ирдэ шүү дээ тий. Бүх зүйл нь архитай хамааралтай заяа. Тэгэд анх Grand Line руу орж байгаад бүгд ингээ хөлөө тавьж хагаад архины торхыг хагалдаг. Тэгээ бодоод үзэлтэй. Тэгээ One Arc ч гэсэнтэй адилхан. One Arc дээрсэндээ нөгөө хэд ингээд архитаад найр надам хийж хагаад Luffy тэгээд Law, Kid энэ төр бөөнөрөө довтолж ордог. Ер нь ойлгомжтой болж байна уу guys? Ер нь ойлгомжтой болж байна. Манч нэг худлаа яриад байгаа юм шиг санагдаж байна уу? Ер нь жоох ингээд дөхөж ирж байгаа үз. Одоо ингээд нэг жоохон мэлмич нь ингээд жоо хонгоод ирж байна. Хотлоо юм яриад байхгүй тий. Тэгээ энэ бол гэхдээ яг ямар тач таамаг шүү заяа guys. Тэгээ таамагсандээ мань нэг ямар юм байла нэг худлаа зохиосон юм яриаддаг сугууд байдаг хөхгүй. Гэхдээ энэ бол зохиосон биш яг нэг One Piece дээр гарсан үйл явдал дээр ингээд таамаглаж судалгаатай таамаглаж байгаа шүү заяа. Судалгаатай хамгийн гол нь судалгаатай. Тэгэхээр D овгтнуудыг хуурсан гэсэн үг. Тэгээ дээрэс нь Alabasta-гийн арк дуусаад крокодилыг ялсны дараа бүгд яг гаран дээр X гэж тэмдэг байдэн штэ. Энэ бол бидний Накамано Shirushi бидний одоо яг хамтрагчдын бэлэг тэмдэг гэдээ өргөдөн штэ тий. D бас яг адилхан. Joy Boy-ын тэр нэг 9 шадар зэрэгтэй өгсөн бидний хамтрагч буюу Накамагийн яг бэлэг тэмдэг. Тэгээд нууц код D. Ингээл болоо. Эднэр болохоор бурханд үйлчлдэг бурхны шадар зэргүүд гэсэн үг. Тэднэрт өгсөн нэр нь D. Тэгээ одоо гачирж байгаа D овогтнуудыг ярих юм бол Monkey D-г өөрөөр хэлбэл Joy Boy овг гэж бодчих заяа. Тэнгүүд Portugas, Marshall, Trafalgar, Rocks, Jaguar, Gol, Nefertari гэд нийт 7 гэр бүл гарсан гэсэн үг. Одоо 2 гэр бүл дутуу байгаа.
Тэгээ бас нэг сонир зүйл хэлээ л да. Marshall D teach буюу хар сахал гэж яриад байгаа. Яг хар сахал үндэ DO бол биш. За энэний талаар хар сахалтын талаар дараагийн бичлэгэн дээр илүү тодорхой оруулъя. Тэгээд энэ таамаг ямар байсан таалагдсан уу та бүхэнд? DO-г ерөнхийдөө ойлгочлоо шүү дээ, тий? Ямар овг юм бэ, тий? Ямар учиртай юм бэ, тий? Ойлгочлоо шүү дээ. Тэгэхээр жинхэнэ бурхад бол DO-гийнхэн харин хурамч бурхад бол ийм үү өөртөөхөө засгийн газар өөртөө бүтээсэн тийм зүйл. Юусе ингэж ойлгомжтой. Тэгээ D гэдэг овгийг joy boy өгсөн юм байна. Ойлгомжтой гэс. Ойлгомжтой. Өнөөдрийн миний үдсэн зүйл дээр ер нь айгүй ойлгомжтой байсан уу гэж мэгээд тахгүй. За ямар ч тач бичлэг таалагдсан байх гэж бодож байгаа. Жог урт болчих шиг боллоо. Энэ хүртэл үзэх хүмүүс байгаа болоо мэдэхгүй байна. За ямар хүртэл үзсэн хүмүүст бол ямар ч тач маш их баярлалаа. Дараачийн одоо part 5 бичлэгэн дээр хар сахалтын талаар ерөнхийдөө оруулъя. За. Хар сахалт ямар ч тач DO бол биш. За тэрнээс хашаа ярьчихвал спойл болчихно. Нэг үсэн бичлэгэн дээр тухтай яриа. За. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.